За сайн байна уу? Сайн байна. Сайхан намарч гин үү? Сайхан та сайхан намарч байна. Сайхан наадж гин үү? Сайхан та сайхан наадж байна. Сайхан. За нүүдэлчин соёлын нүүдэлчин фестивал уур амьсгал ямар байна? Хизээ ирв? Би өглөө ирлээ. Манай хамтлаг COP 17-гийн хөх бүсэд соёлын өвөө танилцуулаад байж байгаа. Тэгээ өчигдөр эхний хэсгийнхаа сүүлийн тоглолтыг хийгээд тэг өнөөдөр нүүдэлч наадам ирж үзэл байж байна. Энэ жил анх удаа үзэгчийн өнцгөөс явж байна. За манай нэвтрүүлэг бөөгийн тухай сонио ачин ба нүүдэлчтэй өв соёлын нэвтрүүлэг байгаа. Тэгээд урилгын хүлээж авч оролцож аваад маш их баярлалаа. За өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За тэгээ. Намайг Ган Зэрэг гэдэг. Би Увс аймгийн Тариалан сумын хотон угсаатан. Тариалан сумдаа төрж Увс аймгийнхаа Улаангом суманд өсөн тарниж байгаад 2007 онд манайх гэр бүлээр Улаанбаатар хот шилжиж ирээд тэгээ Улаанбаатар хотод 111-р сургуулийг Баянзүрхт өргөн 111-р сургуулийг төгсөөд тэгээд Намран кино урлагийн дээд сургуульд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин нэрт кино найруулагч Гомжовын Жигсрэнгийн найруулагч ангийн хамгийн анхны шавндрын нэг болж кино урлагийн дээд сургуульд орж кино найруулагч мэргэжлэр төгсөөд дараа нь Идэр их сургуулийг аялал жуулчлалын менежер мэргэжлэр төгсөөд одоо тэгээд хамтлагийнхаа ажлыг хаана киноныхаа ажил руу ороод тэгэл явж байна да. Өөрөө ч одоо нэвтрүүлэгтээ ойрох болсон шалтгаан нэгдүгээрт өөрөө соёлын бит ус үе тээгч хүн. Тэр талаараа эхлээ сайн танилцуулаач. За тэгээ. Удам дамжсан соёлын үе тээгч хүн шүү дээ өөрөө. За манай удам болвол хотон угсаатан. Хотон угсаатан дотроо 7 өргөн овгтой. 7 өргөн овгийн одоо занхлах овг нь бол шаава овг. Шаава овг маань дотроо 28 гал хуваагдана. Гал гэдэг бол нөгөө нэг одоо гэр бүлийн хүмүүс үржээд өнөр олон болоод ирэхлээрээ тэндээс одоо тухайн овгийн гэр бүлийн одоо хамгийн өндөр настай эсвэл хамгийн тэр идэвхтэй хүнд ер нь бол хуушчул хож өгдөг байсан байна. Одоо нэг ялгаж тэгээд тэр юу н хоч нэр нь олон түмэнд хүрээд одоо жишээ нь саарлынхан ч гэдэг юм уу тэр нэр нь ингээд тухайн хошуу нутагтаа дамжаад ирэхлээрээ тэрүүгээрээ ингэж гал тасалж явдаг тэрийг хэлж байгаа. Тэгэхээр би бол хотон угсаатны шаава овгийн 14 дэх үеийн өвлөн уламжлагч Балганы Ган Зэрэг гэдэг. Хотон угсаатны бие биелгээ икл хуурын уламжлалт татлагыг өвлөж авсан байна. 14 үе дамжиж одоо энэ соёлын өвөд хийж гисэн үг. Тий. Бие биелгээгээр. Яг одоогоор нөгөө нэр дурддагдж байгаа шүү дээ. Тэрнээс цаашаа одоо хамгийн надаас дээш тоологдоод хамгийн дээд өвг тэр Бартун гэдэг хүний бас цаад удам угсаан ямар хин гэж хүн байсан бол одоохондоо тодорхойлж амжаагүй байгаа. Ерөнхийдөө манай хотон угсаатан бол төрөг уугар Киргиз гаралтай хүмүүс байдаг. Энэ чиглэлийн одоо ген бол илүү их байдаг. За өөрөө бол одоо өөр ямар соёлын үеийг тээж байна? За би одоо Ерөөл Магтаал ус сурч байна. Одоо хааныг хүүхдийн өсний дайханд очиж Ерөөл гэлэх. Тэнд очиж хуурийнхаа аялгауг өргөн барих. Нэг байрны найрнуудад очих, хорим найраар очих гэдэг маягтай. Гэхдээ суралцж байна. Өөр. Тий. Хөгжим талд юм байна. Хөгжим тал дээр мэдээж икл хуур. Икл хуураас гадна морин хуурын уламжлалт татлах. Тэр нь одоо говийн одоо шин Өмнөгов аймгийн Ноён Сэврээ сумдын нутгаар тоглогдож байсан тэр Балдан засгийн жонон гэдэг татлагыг сурч байна. Бас Боржгоны нутагт тоглогдож байсан гэх Боржгон жонон гэдэг татлагыг сурч байна. Тэгээд Монгол Улсын ардын жүжигчин нэрт өрөөлж магтаалж дуу оруулагч Нямын Дагирын зугаан тэр 1950-ад оны сүүлчээр бүх ард түмний оюутан залуучуудын наадамд анх хайлж өөрөө аялгауг нь зохиож хайлсан
өхөө намжлын магтаал, уулган шарын домог, яриг цагаан гинээс хариг цагаан ботго зэрэг энэ 3 том баригдлыг сурах гэж одоо 15 жил үзэж байна. За манай нэвтрүүлэг анзаарсан бол бөөгийн тухай сонио хачин гэж хэлж байгаа. Тий. Яагаад өөрөө чинь бас нэг энэ нэвтрүүлэг өөрөө болсон шалтгаан өөрөө мөрч гэдэг кино тий. Мөрчөө цуврал кино нэгдүгээр ангид бөөгийн дүүш бүтээсэн байсан. Тэгээ энэ талаараа өөртөө чинь хуучилж ярилцах гэсэн юм аа. За тэгээд бөөгийн дүрийг санал болгоход өөрт чи эхлээд ямар санал төрж ирсэн бэ? Би тэр мөрч олон дуран сайхны киноны зураачийн багт өөрөө ажиллаж байсан талбайн зураачаар. Тэгээд зохиол уншаад уншиж чад бүх дөрүүдээр мэдээж жүжигчтэй сонгочихсон байгаа. Тэгээд надад өөрт маань таалагдсан дүр бол тэр бөөгийн дүр байсан. Тэгээ бөөгийн дүр дээр хүн сонгосон байгаа юу гэсэн чинь одоогоор сонгоогүй гэсэн. Тэгээд ерөнхий зураач, нэгдүгээр найруулагч, ерөнхий найруулагч эднэртэйгээ яриад өөрийгөө санал болгосны эцэст бөөгийн дүрдээ орсон. Яагаад би бас тэр бөөгийн дүрийг сонирхох болсон нь одоо ерөнхийдөө тухайн жүжигчинд дүр хуваарлагдах нь тэр дүрийн одоо сэтгэл зүй, гадна өнгө төрх тэр зүйлийг найруулагч зохиолч канон дээр нэг өөрийн үзэл харсан өнцгөр бичсэн байгаа. Тэгэхээр тэр дүр дээр хэн тохирох вэ гэдгийг одоо амплуа буюу нэг жүжигчний гадна талын харагдаж байдал тэр дүр дээр энэ хүн тоглож чадна гэдэг тэр өнцгийг харсан найруулагчийн энэ сонголт бүрджиж тэр дүр амилдаг. Одоо жишээ нь манай Цэрэн Давгаан тоглосон дүрүүд, Төмөрбаатаргаан тоглосон дүрүүд энэ дүрүүд бол яг тэр хүмүүсийн тэр дүр дээр ажиллах биеийн одоо хэлбэр байдлаас авахлаад бүх зүйл тэр дүр дээр таарч байгаа тохиолдолд тэр дүр амилдаг гэсэн. Тэгэхээр бөөгийн дүрийг уншаад дараа найруулагч зохиолч нартайгаа сууж агаад задаргаа хийгээд ярихад яг шинэ хувцс өмсөж байгаа юм шиг ингээд би ингээд таараад зогцсон учраас тэр дүр надад тоглоход илүү тийм амар байсан. Тэгээд дээрээс нь тухайд ажиллаж байсан манай нэг зураач маань өөрөө дарахад хүн уран зураач. Тэгээд дарахтын бөө мөргөл цаатан судлалаар уран зургаад тойрогдөг учраас тэнд тэр дүр дээр ажиллахад надад бас илүү амар байсан. Бас тэр киноны Нанзад гэдэг дүр тоглож исэн манай жүжигчин Микэ маань бас өөрөө бөөгийн түшээ хийжсэн учраас ер нь бөө бас ямар байдаг, ямар характер гаргадаг гэдэг талаас бас нэлээд зөвлөгөөнүүдийг өгч ирсэн. Би ч өөрөө бас энэ тентгийн бас нэг бөөнөртөө таарч тэднэртэй бас яриа хөөрөө хийж онгод тэнгэрүүдээ буулгаж байгааг нь харж исэн учраас бас тэр дүрийг гаргахад надад илүү ойрхон байсан. За дүрийн судалгааг мэдээж хэрэг эргэн тойронд чинь одоо мундаг хүмүүс байсан биз дээ тий. Зураач. Манай найруулагч маань тэгээд хамтарч тэр уран бүтээлээр ажиллаж байгаа жүжигч шүү дээ. За тэгэн гот тэр бөөгийн дүр болвол энэ дүрийн талаас хаш үзэгчд бас жоох буруугаар ойлгож магадгүй. Учраас би бас одоо энэ нэгдүгээр бүлгийн 10 ангит кино аль үзэгчдийн сэтгэл хүрсэн учраас би одоо энэ дүрийнхаа талаар ярихад бол зөвдөх баг. Дүр бол өөрөө бөө хүн. Мэдээж тэр ямар нэг онгодыг ч юм уу сахиусыг өөртөө буулгадаг тийм дүр. Тэгэхээр тэр бөө бол бас өөрийнх нь яг ингээд хэлцээр хэлсэн үг нь хүнд хүрдэг тийм байж иж тэр нутгийн ард иргэдийг өөртөө мэдээж уруулж татаж чадна. Тэгэн гутаа яг тэр өөрийнхөө эрдмийг ер нь кинон дээр гарч байгаа үйл явдлын дагуу тэр мөрч ирж авч явж
баривчилж явж байгаа шалтгаан нь өөрийнхөө тэр эд шидээр далимдуулж айлын охид хүүхдүүдэд мансууруулах юм өгч тэрээ мансуурсныхан дараа тэр хүмүүсийг ингэж оролдох ямар нэг өвчин эмгэгтэй болгосон тийм хэрэгүүд тэр бөөдөр маш их нэмэгдэж тэгээд тэр талынхан одоо жишээ өргөдөл гомдол одоо орчин цагаар ярих юм бол өргөдөл гомдлоо тэр мөрчөд очсон байна шүү дээ. Тийм учраас тэр хэргийг шалгахын тулд тэр мөрч дамдин ирж 15-ны цагдаатаа ирж тэр бөөг баривчлаад явж байгаа тийм үйл явдал. Тэнгууд тэн дээр баривчлагдахтаа хэлж байгаа үг бол дээд тэнгэрт үдшийн галан доод газарт үрийн цолмон зэрэгцэн галзах цагт чиний амьд явах хоногийн тоо дуусч сүүлчийн шороочин бүрхийндэ гэдэг энэ текстүүд бол ерөнхийдөө тэр дүрийн цаашид явах тэр замнал бас тодорхой хэмжээний үүр гүйцэтгэж байгаа учраас энэ бөөгийн дүр бол энэ киноны гол дүрийн явах тэр бүх замд гол зангилаа бас үүсгэж чадж байгаа гэсэн. Бас тэр хэсгээр ярьдаг зүйл юу вэ гэхээр бодийн шагаан чинээ шар гялаа нүдэгчин сохолж хамаг бие чин үзүүрт зэвний эдлэн болно гэдэг энэ текст. Тэгэхээр энэ юу гарч ирж гинэ вэ гэхээр тэр Элдэн засгийн хошууны ноёны аг харамсалтай гинтийн тохиолоор амиа хорлсон гэдэг байдлаар үхчихсэн. Тэгээд тэр агийг алсан гэмт этгээдийг олохын тулд хошуу ноён өөр хошууны мөрчийг дуутахаар болсон. Тэгэхэд хошууны тэр ноёны хатан нь өөрийн тэр барлаг нанцдад тийм шагаан чинээ алтыг өгөөд энийг өгөөд тэр мөрчийг наашаа заавал авчирээрэй. Тэгэхээр тэр нэгдүгээр анги дээр энэ бүх үйл явдал яг бөөгийн хэлснээр тэр холбогдчих гэсэн. Тэгээд тэр нанзад мөрч дамдингийнд очиж хэргийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад нөгөө хатны өгсөн тэр алтыг гаргаж өгөхөд мөрч маань тухайн үеийн өөрийнх нь амьдрал нь бас жаахан ороо бусгаа хүүн том болцсон шинэ айл болох гээд байдаг. Тэгэхээр тэр хүнд бас нөгөө мөнгө төгрөг хэрэгтэй учраас тэрийг авснаар энэ хэрэг рүү орхоос өөр аргагүй болсон гэдэг энэ үйл явдлууд бол тэр бөөгийн хэлсэн үгтэй шууд утгаараа холбогдож байгаа гэсэн. За энэ бөөгийн дүрийг бүтээхэд өөрт чинь ямар мэдрэмж төрж ирсэн бэ? Энэ төсөөлөлтөй ойролцоо байсан уу? Төсөөлөөс ондоо байсан уу? Яг төсөөлөлтөй ойролцоо. Тэгээд яг уу ингээд одоо энэ соёлын бит ус өвийг өөрөө судлаад өөрөө энийг өвлөж яваа. Одоо 5-6 наснаасаа гэдэг чинь бараг 25-6 жил энэ өвийг судлаад өөрөө өөртөө хэрэгжүүлээд ирэхлээр бас нөгөө далдны мэдрэмж гэдэг зүйл нь бас хэрэгжээдэг бах. Юм тийм зүйлүүд их анзаарэгддэг. Тэгэхээр яг зураг авалтын үеэр ингээд тэр текстийг суулгах, тэр дүр дээр ажиллах явцад мэдээж тэр зураг авалтыг хийсэн газар бол Сэлэнг аймгийн Түнхэл тосгон. Хялгантын тэр тэнд их том хайрхан би тэр нэрийг мартаж тэр чинь яг Сэлэнг мөрний ойрхон нэг хадан хавцлын хажууд бид нар зураг авалтаа гэсэн байна. Тэгэхээр тэр магадгүй тэр голын орчмын айс савд байгаа энергийн урсгал магадгүй тэр нэг савдгуудыг ингэж хөдөлгсөн нэг тиймэрхүү юмнууд бол болсон байх. Яагаад би энийг хэлж ийнө гэхээр тэр өөрөө зураг авалтаа дуусчаад маргааш нь би яг өөрөө ажлын дагуу би жүжигчдийн унах мордыг бэлдээд очих хэвээр. Тэгээд цаатанд уйдсан байгаа морины би мэдээ зөвтлөөр очиж байгаа шүү дээ. Араас нь зөвтлөөр очисон чинь би яагаад ч юм буруу талтан гарцсан морин намайг өшөглөө байгаа. Ийм хормын дотор болж байгаа. Би унчаад босч ирээд
сая би яг л зөвтлөөр очиход энэ яагаад минь би чинь яг зөвтлөөр нь очиод нөгөө имэйлэнд гар хүрж байгаа ш. Тэгэхэд буруу тал дээр гарсан явж байгаа. Ховсонд орсон юм шиг. Ховсонд орсон юм шиг. Аа. Тэгэхээр энэ нь өөрөө тийм магадгүй тэр зураг авалт хийснээр би тэнцэж нөгөө нэг бөөгийн тамлгууд их дуудагдаж байгаа. Одоо шинэ хөрөл чулуун зүрхтэй гэл ингээл дуудлагууд явж байгаа ш. Тэгэхээр энэ бөөгийн тамлаг бол өөрөө ам орсчихсан байдаг учраас энийг хаа хамаагүй бас дуудах хоройтой. Тэгээд тэр кинон дээр энэ тамлагуудыг тэр чинь нөгөө киног зураг авалт маш сайн болохын тулд олон өнцгөөс олон удаагийн дубль авалтууд гарна. Тэгэхээр тэр болгон дээр ингээд дуудагдаад байгаа тэр тамлагууд магадгүй тэр орчин тойрны савдгуудыг сэрээж надад нэг тийм зүйл болсон байх гэж дараа нь би өөрөөртөө амнаа. Өөр тиймэрхүү юм бас тохиолдсон. Нэг киноны үеэр. Киноны үеэр мэдээж зарим жүжигчд маань гараа санамсаргуу тохиолоор гэмтэх иймэрхүү юмнууд бол гарч ил ийсэн. Тэр өөртөө ч нэг камерны ард ярьж хахад танаа одонд зарим хүн байсан гэж ярьж сонслоо. Тий. Тэр нах зөөг хадлаар гэж ярьж байгаа. Би нах цаавын тухай ярихаас өмнө хотонгуудын аав ээж болдог бас нэг ёсны тухай ярив. За. Манай хотонгууд төрсөн аав ээжээс гадна номын аав гэж хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг хаанаас сонгодог вэ гэхээр аавын талын тэгээд тэр одоо гал дотроо ч юм уу ураг удамдаа нилээд нэр төр сайтай зөв яваад тэр хүнд өөрийнхөө хүүхдийг охин бай хүү бай тэрийг номын хүүхд болгож өгдөг. Ингэснээр тэр хүүхэд өөрийн төрсөн аав ээжээс гадна дахиад номын аав ээжтэй бол. Айл гэр болоод явхад одоо жишээ би эхнэр авахд миний эхнэр бас төрсөн ааваасаа гадна номын аав ээжтэй байдаг. Тэгээд тэрийг нь хорим хийхдээ охины гэрт очиж хорим эхэлдэг. Тэр гэрт очиод нөгөө номын аав болох ёсол буюу ниха гэдэг ёслыг хийснээр тэр номын аав ээж одоо нөгөө шашин номынхаа талаас зан үйлийнхаа талаас тэнд баталгааждаг гэсэн. Тэгэхээр манай хотонгийн алдарт зарим мегмэр буюу мэнгэ гэж зарим болвол манай ээжийн номын аав. Манай яг ээжийн талын хамгийн том зарим гэсэн. Социализмын үед нутаг орондоо байхдаа одоо тэр социализмын үед чинь тэгээд энэ шашин номтой холбоотой зүйлүүд бол хоройтой байлаа шүү дээ. Тэрнээсээ болж одоо шин ховдод шоронд хоригдож исэн. Дахиад тэр энэ өөрийн тэр байглаас заяагцсан зүйлээс болж нутаг хөшөө заагдаж цөлөгдсөн юм баггүй. Хаан цөлөгдсөн гэхээр одоо Сэлэнг аймгийн баруун бүрэн сумд. Тэгээд яг уу үлгэр домог мэт яриа мэдээж саяхныг үн штэ. Үлгэр домог шиг ярианууд бол зөндөө байдаг. Би бол нах цаавыг бол харж байгаагүй. Тий. Ерөнхийдөө 13 нас хүрээд тэр үнсэнд их хөрөөдөг байсан гэсэн. Нах цав тий. Одоо тэмээ үнсэнд хөрөөдөг штэ. Тэр шиг үнсэнд их хөрөөг бол энэ тэр болдог байсан гэж сонсч ирсэн. Тэгээд хүн амтан үзээд ерөнхийдөө бол нөгөө явган болоо шиг. Одоо манай тэр нах цаавын хүүхдүүд нь одоо зарим найдмад эрэмжээ гэж хүмүүс байна. Бас хамгийн бага хүн зарим Эрдэнэбат гэж хүн байсан. Бурхны оронд очсон. Тэр хиний яг нах цаавын том хүү одоо найдмад нах цаа маань хамгийн том хүн бас Коля буюу Батбаяр гэдэг нэртэй том зарим байсан. Тэгэхээр тэр хүмүүсийн нөгөө бууж байгаа тэр бөөлөө хийж байгаа юмыг ингээд харахад тэнд аяганд ус хийж байгаа. Тэгээд тэндээ нөгөө нэг юмнуудаа ингэж хэлж байгаа л тэгэл шууд нөгөө буултаа хийгээд бөөлөө явчихдаг. Тэгэл нэр усаа хэлсэн хүмүүсийн хүмүүсийг үзэл тэгэл болох байгаа хүнийг шууд очоод тэрийг ингээд хэлээд явдаг. Тэгээд нах цав бас тийм ид шид үзүүлдэг байсан гинлээ.
Одоо чи могоо болж хувирах ч юм уу. Одоо гэрийн хойворт ингээд завил суугаад тэнд бөөлж байгаа тотхны завсраар гараад явах ч гэдэг юм уу. Тиймэрхүү шидрийг бол их үзүүлдэг байсан гэсэн. Тэгээд тэр ховдын шоронд хоригдож байхдаа шоронгийн хуйгийг чи одоо гэрлүүгээ яаралтай яв ихнэр чинь муугаа нэнэ тэрэ гэдэг ингээд шууд хэлэхэд нөгөө хуйг нь итгэхгүй чи одоо хурдан очих гэхэд очиход ихнэрийнх нь би муудаж исэн ч гэдэг юм ингээд юмыг даалдын талаар их тэгж харж хэлдэг тийм хүн байсан гэсэн. Одоо яг тэрийг нь үе залгаж яа манай тэр нахс нар бүгдээрээ байна. Сая энэ оны хавар зарим мингийн өв тээгч гэж төрийн бус байгууллагыг байгуулад тэр аавынхаа нах цаавын тэр үйл хэргийг цааш нь өргөжлүүлэх тэр өвлөн уламжлуулах ажлуудыг ингээд хийгээд явж байгаа. Өнгөрсөн жилээ манай Тариалан сумын 100 жилийн ой болоод манай хотонгууд чинь Худаяа гэж одоо шашны том байгууллагатай байдаг. Тэр байгууллагын 34 жилийн ой болж тэгээд суманд одоо молда нарынхаа өргөөг байгуулахад тэр нах цаавын эдэлж хэрглэж исэн сахиус юмнуудыг тэр өргөөнд аваачиж залсан байдаг. Ер нь нэг тиймэрхүү тийм сонирм байна. Одоо бөө гэдэг нэршлээс гадна юу гэж нэрлээд байдаг вүлээ? Одоо Нодон дамсын үтстэй. Манайхан бол молда гэж нэрлэдэг. Молда тий? Тийм молда. Яг уу одоо нийт үзэгчид ламыг мэддэг учраас ламын талаар ярих юм бол одоо шин хамгийн том цолтой хүнийг бол аахан молда гэж нэрлэдэг. Ахмад молда, аахан молда тэгээд үзмэрч зурхаач тэгээд явна гэсэн. Ер нь бол манай хотон молда нарын яг зөв яваа тэр хотон молда нарын үзэж харсан тэр төлөг зурхаа хийсэн үйлүүд бол яг тэр бөөгийн хийж байгаа үйл дом шиг хүндээ маш сайн хүрч чаддаг. Тийм байна. За одоо өөрөө соёлын өв тээгч хүн энэ сайхан хүнийг манай нэвтрүүлэгт оролцож байгаа учраас өөрөө ч нэг сайхан ерөөл хэлж болох уу? Болоо. Сайхан ерөөл хэлж. Тэгээд одоо цаг үе нэг талаасаа сайхан нөгөө талаасаа бас ороо бусгаа байна. Гэхдээ энд бид нар эвэй гэдэг зүйлийг маш сайн барих хэрэгтэй. Тэгэхээр би нийт энэ подкастыг үзэж байгаа нийт иргэдэд зориулаад ган мөрөн далаа шиг ёроолоосоо ундраад галбарваасан зандан модон шиг үзүүрээсээ дэлгэрээд хаггийг ханиадгүй тоггийг томоогүй тоо бүр нэрээ майгаад алтан нарны туяа шиг 10 нүгтэн цацарч мөнгөн сарны туяа шиг мөнхөд гэрэлтэж байхын özөөтэй сайхан ёроолыг өргөн нэвшүүлье. За маш их баярлалаа. Хэллэг хэлж аваад маш их баярлалаа. За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа.